Далангийн өргөн зам гэж яриад байгаа юм хойтлын. Тэр өргөн гудамжийг Сүнжин гараандын буудлаар зүүн тал руу гаргах нэг хэсгхэн газар байгаа. Тэрийг зургаар байгаа мөн үстэй. Мөн тэрийг сэтлээд гаргачих юм бол бас тодорхой хэмжээнд бас ачаалал. Хамгийн асуудалтай юм тэр усуугийн яг үндсэн магистрал шугам явж байгаа гэдэг. Усуугийн үндсэн магистрал шугамуудыг хатж болохгүй асуудал ерөөс тэндэлээ. Тэрийг хүчтэхээр төсөлтөг айгүй өндөр гарчаад байгаа байхгүй. Малаахын зам дээр одоо хонхор орчим 126 дугаар сургууль орчмоос хүүхдүүд сургуулийн хүүхдүүд зам тээврийн өртөг ийм эрсдэлтэй нөхцөл байдалтай болчиход байгаа. Анх бол 5 гүүрэн гацтай зураг төлөвлөгдсөн. Тэгээ төсөв төвтөг багтахгүй байсан учраас Монголын тал одоо гүүргүүгээр хүлээгээд авчихсан юм байлээ. Тэгээ эх жил бол ямар ч гэсэн нийслэлийн удирдлагуудтай яриад эхний ээлжийн зайлшгүй шаардлагатай 2 байрлал гүүрэн гарц хийхээр төлөвлөд ингээд төсөв төртөг суулгаад ингээд явж байгаа. Чинь бүгдээрээ дээгүүрээ гүүрэн байдлаар төлөвлөсөн юм билээ тий. Дандаа дээгүүрээ. Байршлын хувьд хонхор орчимд гэж. Байршлын хувьд наадлын товчоод өнгөж гараад нэг нь 126 дугаар сургуулийн харалтаа, нэг нь эми ургам, жоохон цааш. Эми ургамын харалтаа гэсэн. Зургууд нь бол хуучныхороо байгаа юм байна шүү дээ. Тэгээ төсөв төрчийн шинжилчихэж байгаа. Тэр хоёр ажлын нийслэлтэй.